За бүгдээрээ 3 дугаар даалгавар руу орцгоё. Манай reading хэсгийн хамгийн сүүлчийн хэсэг орж ирж байна. Task 3. Read the following statements. Statements гэдэг нь түрүүн passage, text бүгднтэй адилхан. За доорх ихийг уншаад, доорх бичвэрийг уншаад and circle бас дугуулаарай. Circle гэдэг нь нэр үгээрээ бол тойрог, үйл үгээрээ дугуулах байна. Дугуулаарай the letter үсэг. За нөгөө утга нь бол захиа гэсэн утгыг илэрхийлдэг. За тэгвэл үсгийг бас хэлдэг гэсэн үг. Юуны үсэг юм? The best answer хамгийн шилдэг хариулт based on тэрэн дээр суйрлаад the information given өгөгдсөн мэдээлэл дээр суурилсан хамгийн шилдэг хариултыг хамгийн зөв хариултыг дугуулаарай. Owners of famous and valuable paintings. За эндээс энэ хүртэл үлээ эзэн байна. Owners эзэмшигчид юуны эзэмшигчид of тэрний энэний famous and valuable paintings алдартай болон valuable үн цэнтэй зургуудын эзэд нь have been commissioning. Commission гэхээр хөлслөх гэсэн утгатай. Have been commissioning гэхээр хөлслөөд байна, хөлсөлж байна. Recently гэдэг нь саяхнаас гэсэн утгатай үйлээ дэмжиж орж ирж байна тийм үү? Саяхнаас тэгж байна. Саяхнаас хөлсөлж байна. Talented авьяаслаг artists уран бүтээлчдийг яах гэж to paint зурулах гэж copies хуулбаруудыг нь үйл үгээрээ бол хуулах гэсэн утгатай нэр үгээрээ хуулбар болчихно. Юуны хуулбар? These are treasures. Treasure гэхээр бүр үнэт эрдэнэ гэдгээр орж ирнэ. Эдгээр урлагийн үнэт бүтээлүүдийнхаа хуулбарыг зурулах гээд авьяаслаг уран бүтээлчдийг commission хөлсөлж гинэ. За тэр нь ямар зорилготой юм? To гэж орж ирж байна. Үүлийг үүлээр холбоно. Exhibit дэлгэн харуулах. За бид нар ямар нэгэн галерейд ч юм уу, музейд ч юм уу exhibit хийсэн байгаа зүйлсийг хардаг. Хаан дэлгэхийн in their homes гэртээ. Гэртээ дэлгэхийн тулд урлагийн үнэт бүтээлүүдийнхаа хуулбарыг зурулж байна. What is юу юм бэ? The most likely reason хамгийн боломжтой reason шалтгаан. За тэгвэл most likely гэхээр хамгийн магадлалтай гэж байгаа юм шиг орж ирдэг. An owner нэгэн эзэмшигч юуны эзэмшигч? A valuable painting үн цэнтэй зургийн эзэмшигч might want магад хүсэж байгаа. To exhibit дэлгэн харуулна. A copy хуулбарыг instead of гэдэг нь тэрний оронд энэний оронд юуны оронд гэдэг нь артаас нь орж ирдэг. The original ориг. Оргийнх нь оронд хуулбарыг нь дэлгэн харуулахыг хүсэж байгаа шалтгаан нь ямар байх магадaltaй вэ? За харцгаая. A дээр because учир нь they attract тэд татдаг. За сэтгэл татан байдлыг бид нэр attractive гэж хэлдэг тийм үү? За тэгвэл үйл үг нь attract татах. More potential buyers илүү боломжит худалдан авагчдыг татдаг. За B дээр because учир нь they need to тэд нар тэгэх хэрэгтэй. Trick хуурах гэсэн утгатай үйл үгээр орж ирж байна тийм үү? Хэнийг хуурах юм? The experts мэрэгжилтнүүдийг хуурах хэрэгтэй гэдэг. C дээр because учир нь they want тэд хүснэ to encourage. Encourage гэдэг нь уран болох, нэм болох биднэрт өмнө нас гарч ирсэн тийм үү? Тус болох. За хин нэгэн хүнийг одоо зоригжуулах гэдгээр ч бас орж ирж болно. Өөрөөр хэлбэл talented artists авьяаслаг уран бүтээлчдийг урамшуулж дэмжихийн төлөө they want гэдэг нь тэд хүснэ байж болох нь. За эсвэл D дээр because учир нь they enjoy тэд дуртай buying худалдаж авна fake paintings хуурамч зургуудыг худалдаж авч байгаадаа дуртай. E дээр because учир нь they hope тэд найдаж байгаа to foil would be thieves. За нэг төрлийн хиллэг орж ирж байна. Хулгайг таслан зогсоох гэсэн утгатай хулгайчдыг одоо болиулах гэх юм уу та. Тэгэхээр хулгайг таслан зогсоохыг they hope тэд найдаж байгаамаа. За тэгэхээр хамгийн боломжтой хариулт нь за мэдээж хуурамч зургууд байвал энэ бол боломжит одоо худалдаа авагчдыг нэмэгдүүлнэ гэж байхгүй тийм үү? Ер нь бол хулбарлаад гэд нэг олон худалдаж аавна гэж бас юу л ахав. За мэрэгжилтнүүдийг хуурахын төлөө. Гэтэ яагаад мэрэгжилтнүүдийг хуурнаа гэж бац зэрэг сонио. Угаасаа л мэрэгжилтэн хүмүүс чинь тэр чин копиг нь ялгачихгүй юм уу те. Тэгэх гэж л мэрэгжилтэн байгаад байгаа шүү дээ. За talented artist-ыг дэмжинэ гэж нь бол үнэхээр зүг зүгээр байж исэн хүмүүсийг за би энэ хүмүүсийг гинэт дэмжиж гээ тийм үнэтэй зургуудаа тий бүр valuable гэж хэлээд байгаа шүү дээ.
famous гэж хэлээд байгаа. Тэгээ бүр энийг treasures үнэт эрдэнэтэй зүрлэлсэн байгаа зүйлийг зүгээр хүнийг дэмжихийн төлөө хийн гэж илүү нугасаа байхгүй. За тэгээд тэд нар хуурамч зургуудыг худалдаж авах дуртай. Үгүй ээ. Зургийг ингэж үнэт эрдэнэ гэж бодож хадгалж байгаа хүмүүст үн цэнээ алдагдуулахгүй тулд хамгийн оргийг нь л авахыг хүснэ. За тэгэхээр энэ бас биш байх нь. Хамгийн боломжтой нь болохоор тулгаачдыг тослон зогсооно гэж найдаж байгаа. Улгаачдыг болиулна гэж найдаж байгаа ах нэ.